Энэ хурлаа үүдээгээд энэгээр батлуулна гэдэг чинь бус түвшнүүдийг оролцуулахгүй тэр хурлаараа л өөрийнхөө бодлыг л оруулах гэсэн тийм ойлголт төрүүлэх шинжтэй болоод байна шүү дээ. Онцлог хурлыг оролдуулахыг шаарддаг байгаа учир шалтгаан маань бол одоо нам тэр хоёрыг салгахыг шийдэх одоо тэр асуудлыгаа шугаан орооч. Эх орныгоо хөгжлийг ганц хоногоорч гэсэн саатуулахгүй байхын тулд гадаад дотоод улс төрийн нөхцөл байдал аваад үзсэн ч гэсэн бид нар бол хоорондоо маргах зөх цаг биш ерөөс өөрчлөлтийг шуурх халах цаг. Энэ бол Монголын ард түмний хувь заяатай холбоотой. Нам нь юу шийдэх гэж байгаа ард түмэн мэд. Энэ бидний юу гэж нөхдөд тэр үндсэн хууль чинь үйлчлэхгүй байна. Шинэ үндсэн хуулийг батлах, шинэ ардын төвөрлийг бол бий болгох энэ л асуудал гэдэг. Өнөөдөр хувьсгал явж байна. Ардчилсан хувьсгал явж байна. нийт ард түмний санал хураалт явуулж болно шүү дээ. Бид нар тэр нь ховорхон тохиолдсон юм боломж юм болов гэж. Ардчлалын шинэ төлөвт орох энэ анхны хаалх мэт гэж. Ядаж бас намаа шинжлэх ёстой. Энийг яах юм? Өдгөрөөл улраахгүй юм уу? Ядаа юу дууссан хаацсан гэж бодож байгаа шүү дээ.